За марафон стейжийн 2 дугаар хагас эхлэх гэж байна. За өнөөдрөөр тэмцээний ерөнхийдөө шавтаргын шат руу орж ийн гэж хэлж болно. Үндсэндээ бидэрт ингээд өнөөдөр болон маргааш гэсэн 2 өдөр үлдэж байна. За өнөөдрийн марафон стейжийн эхний одоо 2-3 км маш бартай ихтэй. За ерөнхийдөө нэлээд софт дүнс, янз бүрийн одоо эвдэрхий манхан ихтэй гэсэн анхааруулгад за өнөөдрийн замын юмнуудаа харж амжаад ерөнхийдөө өнөөдрийнхөө төлөвлөгөө боловсруулав. Тий ерөнхийдөө замаа харсан. Тийм тэгээд өнөөдөр яг өчтөр бас нэг өөрхөн техник жоохон өөрчлөлт нэлээ үүссэн. Тэгээ яг тэрийг өнөөдөр сайн дахиад давтаад тэгж явна гэж бодож байна. Одоо яг тийм одоо яг урагшаага зайтай болчлаа. Хойтлох бас хөрхэн зайтай болчлаа. Тэгээд дундаа ганцаараа болчихсон. Ер нь өөрөөсөө энэ уралдааны явцад эхний өдөр хүмүүстэй таарлаа. Сүүл хоёр хүнтэй таарсан байна. Ганцаараа сайхан явлаа да. За марафон стейжийн камп юу ямар урчин нэлээд өчтөр ер нь нэлээд салхитай байсан. Шүн докторч шиг болсон. Тий ер нь бол унтдал амар байсан. Шуураад нүд өгөөл шуур. Битүүд байж байгаа л тэгээд майхандаа орж байгаа. Майхан дотор чи яг юм нарийн шороо 8 орж ирд юм. Нарийн софт тий. Тэгээ өглөө хамаг юм гүйж байгаа л өмсчээл гарч ирээ. Орой хоолж хоороцсон. Орой хооллоо баг бүгд гүйсэн. Хондагийнхан төрүүлсэн. Хин дөрүүлж, Ванбайрын дөрүүлж байна уу? Ванбайр мэдээ ордоор ирсэн. Тэгтээ Ванбайрын ч өсгөр ооролдог байхгүй. Францад ер нь өсгөр оор. ТК чинь Франц өсгөр амар ооролдог байсан. За тэгээ өнөөдрийн стейж бол бас 300 орчим километр урттай. Тийм байна. За тэгээ нэг 100 орчим километрийн лайсантай ингээд 400 орчим километр урттай өдөр байгаа. За ер нь энэ тэмцээний хамгийн урт өдөр гэж хэлж болохоор өдөр байгаа. Тэгээд ямар ч байсан техник хэрэгсэл бол гайгүй байгаа. За дээрээс нь манай хүний бие бэлтэр сэтгэл зүйн юмнууд бол шал ондоо бас төвшөнд байх шиг байна. Тэгээд ямар ч байсан халиквада өнөөдрийнх нь этапт амжилт төсөй болгоомжтой сайхан яваад ороод ирээрээ. За бид хоёр өнөөдөр гараан дээр гаргаж өчөөд дундлын тэр нэг 70 эдтэй лайсан мөлий тэн дээр амжуул бас оччихно. Тэгээд ер нь бол орой л уулзах байх гэж байна. Тэгээд орой л. За орой өдөр л уулзъя. Орой дахиад юм шиг. Эртхэн онтож амаарай. Харин тий. За болгоомжтой орой. За. За 34 дахь удаагийн Абу Дабигийн Desert Challenge уралдаан амжилттай үргэлжилж байна. За тэмцээн бол үндсэндээ шавтаргын шатандаа ороод байна. За өнөөдөр стейж 4 амжилттай өндөрлсөн. За марафон гарааны 2 дугаар хагасыг одоо амжилттай туулж бариандаа ирсэн Бьок дээр ирсэн байгаа. Манай Монгол Улсын гавьяа тамирчин Эрдэнэгийн халиун бол хажууд сууж байна. За халиуко өнөөдөр тэмцээний зам ямар байв? За өнөөдөр маш их энэ том юмнуудаар орлоо. Дээрээс нь нэлээд хэдэн лайсангууд байлаа те. Энэ тал дээр өнөөдрийн зам ямар үзэгчтэйгээ хаваацвал. За нэрэл үнэхээр том хэлсэнээс байд юм байна. Зарим хэлсэн дээр нэг халт орчноо. За ер нь юу вэ нэг харъя гэж бодог харлаа. Гайхамшигтай юм байна. Би яах мацагтай бол гайгүй зүгээр асуудал гараа явчихна. Бас машинууд явдаг юм багтаа гэж бодож илаа энэ дээгүүр. Өнөөдрийн хамгийн том зорилго тэгээд өөрөө зорилгыг биелүүлсэн гэж бодож байгаа. Тэр юу вэ гэх юм бол би яг дискээ эргүүлэхгүй 2 өдөр явчаад ирнэ гэсэн зорилготой байсан. Тэгээд миний диск өнөөдөр задлж үзсэн юм яг цуг зогсож байгаа үзлээ. Тэгээд диск минь зүгээр байлаа. Ер нь бол буцаага тавьж болно. Гэхдээ бид чиний тавьчих гэж шинэ диск тавьсан. Яг тэр зорилгоо өөрөө техник жоохон өөрчлөхийг маш их хичээж явлаа. Яг хүмүүсүүд бас яг энэ ярилцлагыг сонсоод ойлгохгүй ч магадгүй дискээ яагаад ингэж байгаа юм бэ? Энэ нөгөө кроссын тамирчны ялгаа, мотокроссын тамирчин те лангийн констож ингэ шидэж явдаг. За кроссын мотоцикл бол огцсон одоо ингэ ванк гэдээ аваа явдаг. Эндурогийн мотоцикл, раллигийн мотоцикл хоёр бол арай жоох өөр. Тэгэхээр за марафон гэдэг юмыг ер нь хэр ойлгож авав. Ер нь бол одоо нөгөө KTX зорилттой. За тэгээ дээрээс нь survive хийх хүнсэн зорилттой. Энийг ер нь өөр яаж тусгаж авав? Зам бол өшөө жоохон хүнд болгодог юм байна. Өдөр тий. Өдөр гэх юм уу одоо марафон болонгоо жоохон өндрүүлдэг юм тийм байдаг юм. Хяналт их болд юм байна. Өчтөр орой зөв майхан дотор хөвчөж жагаад airbag-ны хамгаалтны асаагаад үзье. Ер нь батарейн хэрэг нуцтай холбоо хараацгаая гэж. Холбоо тусаж астгүй. Юус ямар ч мэдрэл байдгүй. Тэгээ нэг хэсэг сандарлаа, нөгөөх барай наачсан яваал. Ганц нэг хүмүүсээс асуулаа, мэдх юмтай алгаа. Тэгэл
Эцээ өглөө болгон шалгаад байна. Асахгүй бол гарахгүй гэдэг юм. Бөө стресс одоо энээс бол хасагччихтэй гэж гарахгүй бол яана гэж. Уцын хөөгөө дотор нь хөөгөө бичсэн. Нурууныхаа ард түгжээтэй залгуу түгжээ нь хугараад ингээд салцсан байна. Тэгэл нөгөөдгөө хийгээ асаал ямар их баярлаа бас. 5 өдрийн 9-ний одоо сорилын 4-ийн давчлаа тийм. 4 өдрийн дараагаар энэ толгойд чи ер нь юу орж ирж байна? За ралли гэдэг үг ер нь ямар учиртай болж толгойд чинь бууж байна? Олон өдрийн л уралдаан юм байна. Тэгээд техникээр уралдаж байгаа бид нар. Тийм болохоор ер нь бол техникээ бүрэн бүтэн буцаж авчрах өөрөө бүрэнтэй эрэхтэй. Тэгээд яг өчтөр марафон дээр ингээл байж хат хүмүүсийн цүнхнүүд ингээл тэнд үлдээл ээг хүмүүст үлдээл тэрийг харах бас жоох хэцүү юм байна. Өөр хэмжээд хүрээд ирсэн бол гэдэг бодол бас аягүй төрдөг юм байна. Бүх хүн л яг одоо бөөнөрөө байж бол илүү хайрлах хэрэгтэй юм байна. Тэгээд оройны брифиндээ яран дээр энэ хүн ирсэнгөө ингээ хасагдлаа, эмнэлэгт очлоо гэдэг яриа бас явагдсан юм байна. Тэдгээр л нэг зорилготой ирсэн юм байна. Уул нь бүгдээр тэмцээнд дуусах. Гэтэ ял ер нь бол бүгд дуусна гэдэг бол бас хэцүү юм зүйлтэй. За ямар ч байсан өнөөдрийн марафон стейж амжилттай өндөрлсөн Абу Дабигийн Desert Challenge уралдаан маань тун одоо сайхан болж өндөрлөх төгсөж байна. Гэхдээ санаа амрах бол болоогүй. Маргааш гэдэг өнөөдөр чинь нэр юу ассан шүү дээ. Нэг waypoint хайсан. Тэгэхээр хайсны бол яг мэдсэн 700 м яваад орчмын дараа мэдсэн. Тэгээд би нэг одоо хийс надад тэгээ хайчаад escape нь гараад ирэх юм бол чи буцаад очих юм бол чи дабл торгуулна шүү гэд. Тэгээд би буцаад нэг 100 гаруй метр явжсэн. Ингээд алцсан зацхаж ирсэн. За дабл дуулж ирснээс ганц торгуулчихъя гэл. Тэгээ хайсаж 15 минут торгуулсан. Миний уртлын хүмүүсээс тэрийг орчоод буцаад авсан л байлээ. Тэгээд бүгдээр тэд торгуулсангүй байна. Бас нэг жоохон дөрмөө өшөө сайн унших хэрэгтэй юм байна. Тэгээд аргагүй тийм бүх шинэ байгаа. Дөрмөө фреш байгаа гэдэг чинь мэдрэгчлээ л та. Тэнд яг одоо нэг том сургуунж өстэй тий. Гэтэ ямар ч хоргоо 15 минут. Харин тий. Урагшаач хоргоо, хойшооч хоргоо 15 минут. За ингээд манай өнөөдрийн дундын барай контентын маань өнөөдрийн самараа гэж. Гэтэ энэ өдрийн одоо нийлбэрээ ярилцдаг, энэ өдрийн одоо тухайгаа ярилцдаг улам маань ингээ өндөрлөж байна. Тэгээ ямар ч байсан Абу Даби Desert Challenge-д анхудаага ажиллаж байгаа дундын барай контентын хамт олон. За мөн манай Талнутгаас Дакарт багийн тамирчин Халиун болт маань амжилттай одоо барайлсан байна. Тэгээд бид бүхэн маргаашийнхаа одоо гараад бэлдэх, маргаашийнхаа одоо моциклоо бэлдэх, өөрийнхөө биеийг бэлдэх, нэгт одоо унтаж амрах ийм мэдрэлэн зөндөө одоо бидэрт хийх ажлууд байгаа. Тэгээд бүгдөө маргаашийн одоо дугаараараа уулзцаая. За тийм. Маргааш уулзъя.